Жирэмсэн хүний тухайд бол манайхаас гаргаж байгаа 60% улаан ураг ууж болдог. За цэвэр органик бүтээгдэхүүн учраас тэрэнд бол санаа зовох зүйл байхгүй. Хүүхүүл жирэмсэн гэдэг эмэгтэй хүмүүс бол ууж болно. За жирэмсэн хүн бол ерөнхийдөө бол тэг сартаагаас 7 сартаа хүртэл ууж хэрүүлж болдог. Эмэгтэй хүн маань өөрийнхөө бид ураг тэнэ гэдэг чинь маш их шимт хижээлээ нөгөө ургаа бойжуулахын тулд маш их шимт хижээлээ өгдөг. За буцаага тэрийг нь эмэгтэй хүний бид гаднаас нь нэмэлтээр өгж гин гэсэн үг л дээ. Тэгэнгүүт ураг маань өөрөө ямар ч асуудалгүйгээр эрүүл саруул маш сайн боожих боломжтой байдаг. Өвөл жирэмсэн болжсон ээжүүдэд манд тулгардаг нэг асуудал байдаг. За агаарын бохирдол буюу маш их утаатай байдаг. За энэ тохиолдолд яадаг вэ гэхээр уураг ууснараа уураг амин хүчил эрдэс бодис нь хөөгдөө тухайн ээж маань ядарч сулдах нь бага. За бидээ хэрэгтэй байгаа бүх нэмэлтүүдээ аваад за амьсгалаар заавж байгаа гадаа утааны хордлого болон жирэмсний хордлого гэд бүгд ээжийн манд биенээс бүрэн гадагшилж чаддаг юм аа.